Бороотой, цастай өдрийн мэнд хүргэе та бүхэндээ. Заримдаа юм уйтгартай өдөр ч юм уу эсвэл шөнө орой болоод сар гарах үеэр миний айгүй их онгод орж ирдэг. Би нэг юм жоохон сонин хүн гэх юм уу. Баг зэргийн дарк тал руугаа байж магадгүй. Ерхэд намайг миний YouTube-ыг үздэг хүмүүс минь бол мэдэндээ нэг жоохон дарк тал руугаа контент хийдэг. Контент гэнэ YouTube хийдгийг бол мэдэх бах. За өнөөдрийн сэдв бол өвөг дээдсүүдийн маань танд илгээж буй мессеж гэдэг сэдвээр хийхээр шийдлээ. Энэ сэдвээр ерөөсөө хийж байгаагүй. Өмнөд хий гэж бодож байсан боловч сэдвээсээ хазаагаад явж исэн байна. Тэгэхээр өнөөдөр таны өвөг дээдсүүд, сахиусууд танд юу хэлэхийг хүсэж байна? Юу зөвлөхийг хүсэж байна вэ гэдгийг бүгдээрээ энэхүү тарот мэргээрээ харах болно. За лайк, subscribe дарахаа бити мартаарай манайха өшөө болон тарот мэргийг үзхийг хүсвэл. За эхлээд бүгдээрээ энергиз цогтаа сайжруулцгаая. За тэгэхээр таны өвөг дээдсүүд танд юу хэлж зөвлөхийг хүсэж байгаа вэ гэдгийг харцгаая. За тэгээд надтай холбогдох хаяг Facebook page, Instagram болон бас миний онлайн дэлгүүрүүдийн линкүүд description box дээр байрлах болно гэсэн үг. За нэг дугаар нь энэ amethyst чулуу байх болно. Хоёр дугаар нь ягаан болоо буюу rose quartz. Гурав дугаар нь цэнхэр celestial гэдэг чулуу байна. За тэгэхээр зүн бэлгтэй найдаад хүсвэл бичлэгээ зогсоож байгаад эдгээр гурван сонголтоо игээрэй. Би дандаа хэлдэгтэй ерөөхдөө маш их бодож стресстэх шаардлага байхгүй. Зөвхөн л хамгийн их татагдж байгаа чулуунаас нэгийг сонгоход л болоо гэсэн үг. За би description box дээр 1 2 3 дугаарын эхлэх минут секундуудыг байрлуулах болно. Тэндээс олоод үзэх боломжтой. Надтай холбоо барих линкүүд бас болон онлайн дэлгүүр маань байрлсан байх болно. За лайк, subscribe дарахаа бити мартаарай. За тэгэхээр өнөөдрийн хувьд бол эхлээд ингэж үцгэе. Энд бол шаманик орол буюу бөөгийн ангаагч бөөгийн оракл гэдэг хүзэр байгаа. Энэ дээр би та бүхний одоогийн байгаа байр байдлын чинь талаар харуулсан тус тусны хүзэр тавьсан байгаа. Чулуун дээр эргэлзээд байвал эхлээд сонсон чулууныхаа миний доор тавьсан оракл хүзэр харчад болно гэсэн. Энэ дээр яг одоогийн таны байгаа байр байдалтай чинь таарч байвал та үргэлжлүүлээд үзээрэй. Үгүй байвал дахиж бичлэгээ зогсоож байгаа, дахиж сайн бодож байгаад те өөр сонголтыг хийгээрэй гэж зөвлөе. Хэрвээ энэ хүзрүүд нь байгаа байдалтай шин таарахгүй бол дээрс өмнө хүмүүс бичтэй комент бичээч сонголт хийхэд нөлөөлөд байна гэд тэгсэн байсан. Бити өөрсдөө хуурж хүмүүсийн комментуудыг уншичаа сонголтоо игээр энэ бол маш том алдаа шүү. Та нар өөрсдөө те зөвхөн эдгээр чулуу болон хүзүүрдээс сонголтоо хийснийхэн дараа яг өөрийнхөө хүсэж байгаа комментээ бичиж болно те уншиж болно гэсэн. Тэгэхгүй коммент уншиж сонгоод тэгээд нэгэн мэдээж өөрсдийнхэн хүсэлтэй сэтгэлдээ комментээр бичих хүсэж байхад зарим шүмжлээд бити ингэж коммент бичээд энтер гээд ингэж бүдүүлэг хандаж болохгүй шүү манайхаа. Мэдээж коммент бичихтэй сэтгэлдээ илэрхийлнэ. Тэр хүний 100% эрхийн асуудал. Би бол бас сэтгэлдээ бичиж үлдээгээрэй гэж зөвлөдөг байгаа. Тийм болохоор нэнийгээ бит ингэ шүмжлээрээ сонголт хийхдээ гуйж байна. Коммент харахгүйгээр эхлээд сонголт хийн шүү. Өөрийгөө хураал те коммент уншаад энд ажгүй гэсэн юм байна. За энэ дугаарын сонгогчийг гэх юм бол эн чи ерөөсөө мэрэг төлөг гэдэг зүйл чинь утгаа алдаж байна гэсэн үг. Чи өөргөө хуурч байна гэсэн үг. Тэгэхээр чин таарахгүй байх магадлал өндөрөө гэсэн үг. Тийм болохоор коммент уншихгүйгээр та бүхэн сонголтоо хийн шүү. Энэ бол анхааруулга. Дахиж нэг анхааруулга нь юу гэхээр бусад хүмүүс сэтгэлдээ бичиж комментаа үлдээх нь тэр хүмүүсийн дур. Коммент бичсэн хүмүүсийг бити шөмжлөөч. Соёлтой байцгаач, сошиалд соёлтой оролцъё гэж би өөрөөлөд байгаа шүү дээ. Тэгж гуйж байна. Гол нь энэ бол гэгээлэг талаас илүү байх хүмүүст ач тусаа хүрэх мэрэг төлгийн тавьж өвчтэй хүмүүс тодорхой хэмжээ тус болох зорилготой YouTube сувг шүү гэдгийг анхаараарай. Би энэ дарк ч юм уу хэрүүлтэй маргаантай хоорондоо ингэсэн комментуудыг сонсохыг хүсэхгүй юм шүү манайхаа. За тэрийг бол амжилтлан гуй. За ингээд одоо бүгдээрээ 1 дугаар нь amethyst, 2 дугаар нь ягаан болоор, 3 дугаар нь цэнхэр сэлэстэл.
эхэлцгээе. Таны одоогийн байгаа байдал ямархуу байна вэ? Slow but steady гинэ. Удаан ч гэсэндээ ерөөхдөө тогтвортой байгаа байдалтай харагдаж байна гэсэн. Юу вэ гэхээр таны амьдрал яг хөө тийм ч амар ууршилж өгөхгүй, ямар нэгэн амьдрал чинь онцгой содон зүйл болохгүй мэт санагдаж магадгүй. Амьдрал нэгэн л хэвийн урсгалаараа яваад байгаа юм шиг боловч адал явдалтай зүйл тань тохиолдохгүй байгаа мэдрэмжийг авчиж боловч бүх одоо амьдралын чинь одоогийн байдал бол хэвийн байна гэсэн. Жохон удаан боловч тогтвортой ямар нэгэн айхтар тийм одоо ихэнд амьдралын зовлон шаналлч байд юм уу, зовлон гонигтай асуудал маргаантай тийм хурц төрлийн одоо хэцүүхэн одоо ситүэйшн буюу байгаа байдал төр байхгүй харагдаж байна. Хэвийн явагдаж байна. Тэгсэн мөртлөө тогтвортой. За гэсэн мэдрэмжийг хүзрнээс олж авлаа. Хэрвээ энэ таны одоогийн байгаа байдалтай тохирч байвал таарат мэргээ өргөжлүүлэн үзээрэй. Нэг л тохирохгүй санагдж байвал дахиж сонголт хийгээрэй. Дараагийн чулуунуудаас эхлүүлж байгаа сонголт хийж болно шүү. За тэгэхээр нэг дугаараа сонгосон хүмүүсийн маань хувьд бол амьдрал ерөөхдөө хэвийн тогтвортой явагдаж байна. Ямар нэгэн асуудал гайхамшигч юм уу те салд сарнах ч юм уу ер нь нэг тийм өвчин зовлон шаналл энэ хүний амьдралд одоогийн байлаа тохиолдоогүй хэвийн сайхан явагдаж байгаа мэдрэмжийг авч байна. Одоо тэгвэл та бүхэндээ таны өвөг дээд сахиусуд танд юу гэж зөвлөх гэж байна уу гэдгийг харцгаая. Өнгөрсөн та амьдралынхаа бүхэл ихэнх цагийг бол өөрийнхөө ажил, карьер болон хэрхэн яаж амжилтанд хүрэх талаас илүү их цаг завыг зарцуулж байсан харагдаж байна гэсэн. Гэхдээ уул нь бол хичээгээд илүү их амжилтанд хүрэх, илүү сурч боловсрч, сургуулийн амжилттай төгсөх юм уу, бизнес ажил санхүүгийн талд, ажил, карьер санхүүгийн тал дээр илүү амжилттай байхыг хүссэн боловч өөрөө чинь санснаар болохгүй байсан байна гэсэн. Гэхдээ ер нь бол бүхэл юм нь хэвэн яваад байгаа юм биш боловч алгуурхан л одоо алгуурхан алхам малмаа шатаар дүгсэн л яваад байгаа харагдаж байна л да. Яг түрүүн дээр бол slow and steady буюу удаан боловч тогтвортой гэж хэлсэн. Тийм байдалтай байсан байна тийм. Юмыг хичээгээд хийгээд хурдцтай болоё гэж хүссэн ч санаа л нэг юм урсгалаараа ааж юухан бүх зүйлч өнгөрөөдсөн. Хувийн амьдрал, хайр, дурлал, мөнгө санхүү, карьер бүх зүйл дээр нэг иймэрхүү байсан. Гэхдээ бүх юм тогтвортой гэдэг юм уу те. Хосын харилцаач тогтвортой. Гэхдээ заримдаа нэг баг зэргийн романтик ч юм адал явдалтай хосын харилцааны тал дээр тийм дутагдaltaй байсан те. Хоорондоо хоёр бинтгаа одоо чи хэрвээ хосын харилцаатай байсан бол хоёр бинтгаа уулзах нь ажил төрөл амжуулах ажлаасаа болоод тэр нь нэлээд холцсон хөндий хөөгтөнч болсон байд юм уу. Тэгээд бас мөнгө санхүүгийн тал дээрсэн аль болох илүү дэвшилтэнд хурдан хугацаанд хүрээ гэж хичээсэн ч гэсэн нэг арай жоохон удаан амьдралын голдролтой байсан бол харагдаж байна. Тэгээд таны өвөг дээдсүүд болон сахиусууд юу гэж зөвлөж байна гэхээр битгий санаа зов, юмд битгий яар чам дахиж бодож тунгаах шаардлагатай байна гэсэн. 7 хэмжид нэг огтол альва зүйлд яарсны хэрэггүй чам дахиж бодож суралцах, дотоод мөн чанараа ойлгох, яг өөртөө те өөрөөсөө юу хүсэж байгаа, ямар амьдралыг хүсэж байгаа бодох дахиж цаг хугацаа хэрэгтэй шүү. Ерөөдөө бити яараарэ гэж таны өвөг дээдсүүд болон сахиусууд зөвлөж байна гэсэн. За бас танд бас өнгөрсөн тодорхой хэмжээгээр шудраг бус явдал тохиолдсон байж магадгүй юм. Өөрт чинь зөө бүс хандсан хүмүүстэй те шудраг усыг тогтоохыг хүссэн байж болно. Гэхдээ өвөг дээдсүүд минь өөрт чинь юу гэж хэлж байна вэ гэхээр бүх зүйлийг сэтгэл хөдлөөрөө ботхоосоо илүү өөрийнх зүрх сэтгэлээ сонсч болно. Гэхдээ бүх зүйлийг контролтой буюу тарих толгоогоор шийдвэрлэхийг илүү зөвлөж байна гэсэн. Гэхдээ энэ бол өнгөрсөнд би ярьсантай өнгөрсөнд бол иймэрхүү байжээ. Одоогийн байгаа байдал ч бол ер нь тогтун гайгүй үргэлжилж байна.
Тэгээ сахиусуудын маань хувьд хэдий хэрв одоогийн байдлаар ямар нэгэн зүйл өөрчлөлт шудраг бус зүйл тохиолдсон байгаа бол сэтгэл хөдлөлтөд автахгүйгээр хермит буюу даянчи модтой байж та нэлээд сайн бодож тунгаа яавал юу хийвэл зохистой вэ, амжилтанд хүрэх ёстой вэ, асуудлаас гарах ёстой вэ гэдгээ бодох хэрэгтэй байна. Бас тэгээд зүрх сэтгэлээрээ биш илүү сэтгэл хөдлөлтөд автахгүй тарих толоогоор шийдэмгийн алхам хийгээрэй гэж таны өвөг дээдсүүд болон сахиусууд байна зөвлөж байна. Тэгэх юм бол танд болж бүтггүй зүйл алга. Та өөрийнхөө амьдралыг гартаа авч чадна гэсэн үг. За энэ angelic number буюу сахиусуудын дугаар гэдэг үзрөөс oracle үзрөөс танд хэрэгтэй зөвлөгөө юу вэ харъя. Таны сахиусуудын дугаар бол тэг тав юм байна. Хүлээж байгаагүй бэлэг гэнэ divine intervention, sudden challenge, slow, pleasant surprise, gut feelings. This number is one that's gentle, nudge, pursue whatever you must. It's possible that something will rock your body. Ерөнхийдөө бол санаанд чинь бодож байгаагүй бэлэг ирэх нь байна те. Өөрөө чинь одоо магадгүй тэр нь бол хүсэж байсан одоо мөрөөдлийн ажил чинь ч юм уу те. Ер нь бол тодорхой хэмжээгээр нэлээд гинтийн бэлэг амьдрал чинь гарч ирэх нэ гэж хэлж байна. Энэ бол зөвлөгөө гэхээс илүү surprise болж таарлаа л та. За ерөөхдөө бол тэгээ өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ тэрийг одоо араас нь хөөцөлтөөрөө биелүүлээд явж байгаарэ тий. Ерөөхдөө хийдэг ажлаа хийгээл бодож төлөвлөжсэн зүйлээ хийгээл явж бай. Гэхдээ хамгийн их сонирхол whatever interest you most гэх илүү их сонирхлыг чинь татсан зүйлийнхээ араас хөөцөлтөөрөө одоо ажил хэрэг болгоорой гэж байна л да. It's possible that something you could rock your boat but you end up exactly where you. Ерөөхдөө тэгээд явж байхад чи эцэст нь чиний хүссэн чамд хамааралтай чиний өөрт чинь хамааралтай газараа чи байх болно тий. Мөрөөдлийнхаа ажлыг олж авах болох юм уу тий. Нэлээд сайхан гинтийн surprise-уудаа дүүрэн байх юм байна гэж. Тэгэхээр таны хувьд бол сахиусуудын дугаар буюу тэг тав гэдэг дугаар ямар нэгэн байдлаар холбоотой. Жишээ нь яг 5 сарын 5-ны өдөр ч юм уу тий. Эсвэл дараа сарын 7 сарын 5-нд ч байдаг юм уу 5 цаг 5 минут ч юм уу 2025 оны 5 сард ч байдаг юм уу 5-ын тоотой холбоотой тэр өдөр тэр цагт танд ямар нэгэн гинтийн бэлэг ярина гэсэн үг шүү. Тэгэхээр тэг тав гэсэн дугаар дээр сайн анхаарлаа хандуулаад аваарай. Заавал цаг байх албагүй 5 дугаар сарын 5-ны өдөр эсвэл 6 дугаар сарын 5-ны өдөр 7 дугаар сарын 5-ны өдөр 12 дугаар сарын 5-ны өдөр 2025 он ч байдаг юм уу те эсвэл 5 цаг 5 минут юу ч байж болно. Тэгэхээр 05 гэдэг тоон дээр тодорхой хэмжээгээр ач холбогдол өгч байгаарэ гэж сахиусууд бас хүсэж байна шүү. За тэгэхээр нэг дугаарыг сонгосон хүмүүсийн минь хувьд бол өвөг дээдсүүдийн зөвлөгөө болон цаашдаа анхаарах зүйлсүүд бол ийм байлаа. Тэгээд одоогийн байгаа байдлын slow but steady буюу удаан боловч тогтун байна гэсэн зүйл гарч ирж байна. Хоёр дугаарыг сонгосон хүмүүс минь таарат уншлагатаа тавтай морил. За өөрөө чинь одоогийн байгаа байдалтай эхлээд бөөгийн ангаагч oracle хүзрийн мэн хэлснээр байдалтай нийцэж байвал та үргэлжлүүлэн үзээрэй. Үгүй бол дахиж өөр сонголт бас хийж болох юм аа. Дахин хийлээ комент уншиж сонголтоо хийхгүй байна уу? За энэ ягаан болор буюу rose quartz хайр инэрл мөнхийн хайрыг бэлгшээж өгдөг чулуу. Шинэ ихтлэл. Одоогийн байдлаар амьдрал чинь ямар нэгэн зүйлээ одоо шинээр эхэлж байж магадгүй юм. Жишээ нь юу гэхээр шинэ ажилд орох, эсвэл шинэ газар руу нүүж явах, шинэ сургуульд орох ч юм уу те. Амьдралаа ер нь шинээр эхлүүлж байгаа харагдаж байна гэсэн. New beginning. Одоо энэ жишээний байж болно. Чи одоо те өмнө хийжсэн ажил чинь чиний одоо
За одоо би энэ ажил хангалттай удаан ажилласан надад ямар нэгэн шинэ эхлэл илүү амжилттай, илүү урам зориг өгөх ажил хэрэгтэй байна ч гэдэг юм. Тийм байлаа шинээр ажиллаас байсан. Эсвэл амьдран байгаа газараас өөр газар руу нүүж шинэ амьдрал эхлэхээр явсан. За эсвэл сургуулаас солиод илүү шинэ мэргэжил, ажил, карьер, мэргэжлэр сурахаар шийдэж сургуулаас салсан байж болно гэх мэтлэн иймэрхүү бүх зүйл ямар нэгэн зүйлийг те эсвэл шинэ эхлэл нь бас хайр дурлалтай холбоотой байж болно те юм уу өнгөрсөнд амьдралдаа байсан бүтлэхгүй хайр ч юм уу токсик харилцаанаас салаад шинээр цоош нь өөрт чинь тохирсон хостой болж байгаа ч байдаг юм. Ямар нэгэн зүйл дээр ажил, карьер, хайр дурлалтай шинэ зүйлийг эхлүүлсэн байгаа харагдаж байна одоогийн байдал чинь. New beginning. За тийм бол танд өөх өвөг дээдсийн сахиусуудын мессеж юу вэ? Камерын урд жоохон холихоор камер чичрээд байгаа болохоор ийшээс холиотох юм. Тэр намрах. Заавал. Өнгөрсөн та нэлээд зүдэрчээ. Таны өвөг дээдсүүд танд хэлэхдээ бол өнгөрсөн чи нэлээд зүдэрсэн байна те бүхэл зүйлийн ард гарах гэж чадлаараа хичээж бууж өгөөгүй удаан тэмцсэн байна. Ерөөдөө бас хайр дурлалын тал дээр ч юм уу те ганц би удаан яваад ямар нэгэн хүнд итгэхээ болцсон одоо хүний сэтгэлд итгэхээ болцсон жинхэнэ хайрд эсвэл үнэнч найз нөхөдийн харилцаач байдаг. Тиймэрхүү зүйлийн тал дээр итгэл найдвараа нь ер нь нэлээд алдаж явсан хүн байна. Хамаг амьдралыг тэ ууртаа босох гээд хичээгээд чадлаараа хичээсэн ч нэг л болж өгөхгүй байсан харагдаж байна. Өнгөрсөнд өөрөө чи амьдрал сахиусууд минь хэлж байгаа бол тэгсэн хэдий ч чи бууж өгөөгүй урагшаага тэмцсээр л байсан, тэмүүлсээр л байсан минь хайр дурлалж бай. Амьдралын саад бүхэн дээр чи хэцүү байсан ч бууж өгөөгүй чинь сахиусууд болон чиний өвөг дээдсүүд чамайг хараад ерөөдөө ойлгож байна гэсэн. Тэгээд өвөг дээдсүүдийн чинь чамд хэлэх гээд байгаа зүйл нь юу гэхээр амьдралаа шинээр эхлүүл гэж хэлж байна. Death буюу өвхлийн хүйзэр нь бас шинэ эхлэл буюу трансформ өөрчлөлтийг хэлж байдаг. Түрүүний бидний харсан дээр бол бас new beginning буюу шинэ эхлэл гэж гарч ирсэн. Үүнтэй ер нь бол утга нэгтэй гэсэн утгатай л да. Тийм ээ. Тэгээд сахиусуудын зөвлөж байгаагаар бол альва зүйлд ажил, карьер, хайр дурлал, гэр бүл дээр юу ч байсантай илүү одоо бусдыг хайрлж халамжилж байгаараа гэж зөвлөж байна. Яг л чи ээж хүн шиг, их хүн шиг те одоо хүн болгонд хайраа түгэж байхыг хүсэж байна. За өөр юу хэлхийг хүсэж байна гэхээр ганцаардах хитрхи ганцаараа удаа явсан байна. Энэ удаа амьдралаа new beginning буюу death буюу шинээр эхлэе гэж өвөг дээдсүүд чинь зөвлөж байна. Ерөнхийдөө бас түрүү хэлсэндээ те ганцаараа удаан явсан байж магадгүй. Тийм болохоор өмнөх харилцаанд асуудалтай нэлээд хаширч үтсэн болохоор хэж ямар нэгэн хүнтэй, эрэгтэй хүнтэй ч бай, эмэгтэй хүнтэй ч бай хосын харилцаа эхлүүлэхдээ төдийлөн яарахгүй нэг хоошоо суусан итгэл үнэмшилгүй байдалтай байгаа харагдаж байна. Тэгээд өвөг дээдсүүдсэн зөвлөж байгаагаар бол чи хангалттай удаан ганцаараа явсан, чи хангалттай удаан бодож тунгаасан. Одоо цаг нь болсон гэсэн бүх зүйлийг шинээр ихэл амьдралаа шинээр эхлэе. Бусдад хайр халамжийг түгээ хүн болгон ч юм уу чиний өнгөрсөн төх одоо
хуучин нөхөршигч, хуучин найз залуучч тийм хүмүүс байдаггүй. Дахиж нэг боломж өгөөд үз, бүх зүйлийг шинээр эхлээд үзээ гэж өвөг дээдсүүд чинь, сахиусууд чинь чамд зөвлөж байна. Тэгэхээр ер нь бол нэлээд хаширсан амьдралын эрхэмтэй нэлээд хаширсан хүн бас 2 дугаарынханд минь хувьд бол харагдчих байна л да. За тэгвэл сахиусуудын чинь азтай дугаар, сахиусууд бас давхар чамд юу гэж зөвлөх гэж байна вэ харъя. Арвантав 51. 13 цаг 51 минут ч бас хамааралтай. Алсын хараагаа барьж буй, hold your vision буй алсын хараагаа барьж буй, manifestation, abundance, money, dreams, vision and prosperity. Хүсэж байгаа зүйл чинь те одоо элбэг дэлбэг байдал, мөнгөтэй хүсэж байгаа зүйлээ чи манифест хийх, мөрөөдлөө манифест хийх, алсын хараатай байх. Focus on the good and maintain your concentration on the outcomes you desire. Цаашдаа гарах үр дагавар те outcomes буюу тэгээд хүсэл тэмүүлдэ илүү анхаарал хандуулж илүү эрхцүүлэн бодоорой гэж байна. It's time to put your faith and time into your ideas so you guys with all your mind. Одоо чи итгэл үнэмшил болон өөрхөн бодож байгаа зүйлийнхаа араас хөөцөлдөхтэй биелүүлэх цаг чинь болсон. Чам маш их үзэсгэлэнтэй эр зориг болон маш их үзэсгэлэнтэй эр зориг болон хүч чадлын сахиус байна гэж хэлж байна. Тэгэхээр миний мэдрээд байгаагаар бол ерөөхдөө чамд ирэх гинтийн биелэх ч юм уу сахиусууд бол хэлж байгаагаар бол чамд л элбэг дэлбэг байдал, мөнгө бас тэ мөрөөдлийн ажил болон хүсэж байгаа зүйлдээ манифест хийх боломж гарч ирнэ гэсэн. Өөрхөн бодож байгаа зүйлдээ ерөөхдөө анализ хийж тэ илүү анхаарч хандаад хүсэл болон үр дагаварт нь анхаарал хандуулаарай гэж байна л да. Тэгээд өөрхөн итгэл үнэмшил болон бодож байгаа зүйл хараас явсанд яриа тэх юм бол бас тэ болж бүтгүй юм алгаа гэж сагуусууд мэ зөвлөж байна. Тэгээд бас чи ганцаараа биш чиний ард чиний арыг хамгаалж байгаа чиний өвөг дээдсүүд сахиусууд ч бол маш их эр зоригтой хүч чадалтай спирит буюу сүнс сахиусууд чиний ард талыг хамгаалж байна гэсэн. Тэгэхээр чи бол санаа зовлтгүй чи бол хамгаалагдсан хүн юм а. Чи ганцаараа биш сахиусууд болон чиний өвөг дээдсүүд чамайг үргэлж хаарч хандаж хамгаалж байдаг. 15:51 ямар нэгэн байдлаар холбоотой. 3 цаг 51 минут сар олны 15-ны өдөр юу ч байж болно. Энэ тоондор бас анхаарал хандуулахыг зөвлөж байна. За энэ байна 2 дугаарыг сонссон хүмүүсийн минь хувьд бол за 3 дугаарыг сонсон хүмүүс маань таараад уншлаа да. Тавтай морил дахин хэлье комент уншиж битгий сонголт хийгээрэй. Сонголт хийснийхэн дараа комментуудаа уншиж хүсэж байгаа бол коммент дээр сэтгэлдээ бичээрэй. Сэтгэл бичсэн коммент бичсэн хүмүүсээ битгий шүүмжлээрэй гэж би дахин хүсье гоё сануулъя. Сошиал соёлтой оролцсон. За 1 дугаар уучлаарай 3 дугаар сонгосон хүмүүсийн мэн одоогийн байр байдал ямар хөө байна вэ гэдэг харцгаая. Тэгэхээр сэлстэл хүзрийг чулууг сонгосон хүмүүс. Psyche development гэнэ. Одоогийн 3 дугаарыг сонгосон хүмүүсийн минь хувьд бол өөрийнхөө зөв бэлгийг илүү сайжруулж хөгжүүлэхэд нэлээд анхаарлаа төвлөрүүлж байгаа харагдаж байна. Жишээ нь 3 дугаар сонгосон хүмүүсийн минь хувьд бол миний мэдрэмжээр бол зарим нэг нь тарат хүзрийг сонирхдаг. Таратоор одоо бас тарат хүзрийг сонирхдаг. Цаашдаа YouTube хийх хүсэж байгаа ч юм уу тодорхой хэмжээгээр энэ талаар суралцаж мэдэж илүү их боловсрохтэй зөв бэлгээ хөгжүүлэхийг хүсэж байгаа хүмүүс маань. Зарим нэг нь өөрөө ч сан таратоор мэргэлдэг. Хувьдаа бас Instagram, YouTube-ээр ч юм уу тарат одоо
уншлах хийдэг хүмүүс бас байж болно те, эсвэл сонирхдаг ч юм уу те. Нэг бол зүүн бэлгээ хөгжүүлэх, эсвэл бөөгч гэдэг юм уу те, ямар нэгэн шашны талаас илүү сүнслэг байдал зүүн бэлгийн чадвараа ур чадвараа хөгжүүлэхийг хичээж байгаа хүмүүс минь харагдаж байна. Магадгүй зарим нь ямар нэгэн онгоц сахиустай байж магадгүй. Яа тэгэхээр энэ бол бөөгийн ангаач хүзэр. Онгоц сахиустай хүмүүс бас байж болно. Хүзэр үздэг ерөнхийдөө зүүн бэлгээ нэлээд хөгжүүлж байгаа хүмүүс минь байх нэлээд хандлагатай байна. Хэрвээ энэ тань таарч байгаа бол 3 дугаарыг үргэлжлүүлэн сонсоорой. Сонирхолтой над чиг бас таараатай те тараатаар уншдаг, мэдэрдэг хүмүүс бас байж болно. За таны өвөг дээдсүү танд юу хэлхийг хүсэж байна вэ? 3 дугаарыг сонгосон хүмүүсийг харцгаая. Хөзрөө жоохон камерны ард толчих тэгэхгүй бол камер чичрээд байна. За одоо гайг баха. Бас зүүн бэлгээд сайжруулалтын тулд ямар нэгэн бяцлал яваагаар хичээллэхтэй сургалт семинарт сууж байгаа хүмүүс байж болох юм одоогийн байдлаар. Окей. За өнгөрсөнд таны хувьд бол нэлээд амьдралын хувьд нэлээд хатуу ширүүн зүйлүүд маш их болж өнгөрсөн байна. Чиний талаас маш олон хүмүүс чиний буруу гэж чамлуу дайрч давшлах ч юм уу те. Тиймэрхүү зүйл байсан болохоор чи ганцаараа ч гэсэндээ өөрийгөө хамгаалах, өөрийнхөө талд бат бөх зогсох шаардлагатай болсон байна. Энд бас те ингэж амьдрал чам шудар бус хандлаа гэж гомдлох хэрэггүй. Өвөг дээдс чинь тодорхой хэмжээгээр чамааг харж хандаж байсан. Чамд эр зоргийг одоо нөгөө ертөнцөөс те сүнслэг байдлаар илгээж байсан байна гэсэн үг. Их л юмны араас тэмцсэн байна. Шудар бус байдал өөрийнхөө амьдралынхын төлөө, өөрийнхөө ажил карьерийн төлөө баттай байлгахын тулд хэний ч доор орохгүй төлөө нэлээд тэмцэж хичээсэн хүчтэй энерги надад мэдрэгдлээ. Чи бууж өгөөгүй хэцүү байсан. Чиний 10 хүн чиний өдөөс эсрэг зогсон чи ганцаараа ч хамаагүй бат бөх зогсож чаджээ. Чамд бол бас нэг гомдол байсан байна л да. Би ерөөсөө тэ миний өвөг дээдс ч юм уу талигаач болгосод маань бүрлээчт маань эмээ өвөө маань ч аав ээж маань намайг ямар нэгэн байдлаар харж хандаагүй. Би энэ дэлхий дээр цор ганцаараа юм байна гэсэн мэдрэмжийг зарим тохиолдолд авдаг байсан байна. Харин таны өвөг дээдсүүд танд бол хэрэгтэй бол чи ганцаараа байгаагүй чамд бид нар чадлаараа тийм үү тийм. Өөрийнхөө сүнслэг байдлаар нөгөө ертөнцөөс чамд хүч чадлыг өгж байсан байна. Энэ их олон хүмүүсийн өдөөс ганцаараа эсрэг тэнцэх чадварыг хүч чадлыг бас өвөг дээдсүүд чамд өгсөн учраас чи хүчтэй, чадaltaй, эрс шийдэмгий мөртлөө бас зөрүүд байж чадсан байна. Өвөг дээдсүүдийн чинь хэлж байгаагаар бол одоогийн байдлаар юмын амьдралтаа ерөөсө баланстай хандахгүй байна. Тэгээ нэг бол нэг доор дээрийг чигээд үцгүй, энийг чигээд үцгүйгээ тал руу авчиж юм уу мөнгөөр тоохлох эсвэл амжилтанд хүрэхийн тулд гэж өөргөө хитрхи ядраа нэг дор 2 3 зүйл барьж авч хийх гээд байдаг. Энэ болохоор олон зүйлийн араас хөөцөлдөд ерөөсөө олигтой зүйл болчгүй баланстай байж чадахгүй байна. Тийм болохоор үүнээсээ болоод өөртөө илүү их асуудлуудыг үүсгээд байдаг. Гай гамшигч үүсгэх юм уу те. Мөнгө санхүүдэрч асуудал үүсгэх. Эсвэл өөрийнхөө эрүүл мэндэ хохироодаг талууд байдаг болохоор өвөг дээдсүүд чинь чамд үүнийг анхааруулж байна. Аливаа зүйлийн балансыг бол нэг л одоо ямиг гартаа яг бодсон зүйлээ барьж авахыг хичээд
бүх юм л савчаа тийм үү. Энийг ч хийж, энийг ч би энийг ч хийж чадна гэд 3 4 зүйлөөр ч юм уу савчаадах юм бол ерөөсөө өөрт чинь амьдрал чинь тэ ерөөсөө одоогийн байгаа амьдралынхаа асуудлуудыг шийдвэрлэхэд хүндрэлтэй болж ирнэ гэж хэлж байна. Өөртөө ямар нэгэн байдлаар би физиологийн хувьд ч юм уу мөнгө санхүүгийн хувьд ч юм уу те асуудлуудыг үүсгэхээр харагдаж байна гэх. Тийм болохоор өвөн дээр бас өвөд ээцүүд чинь чамайг анхаараасай гэж хүсэж байна. Ер нь бол 3 дугаарыг сонгосон хүмүүс маань бас нэлээд зөрүү тал руугаа дотгошоогоо хүмүүст одоо сэтгэл зүрхээ нээж ярихыг хүсдэггүй. Дотгошоогоо гэх юм уу тийм хүмүүсэлтэй одоо нэг гадагшаа хүмүүс байдаг ч та ямарваа нэгэн асуудал болохгүй шууд хэлцдэг, уйлчдаг, инээчдэг, найз нөхдөдөө ямар сэтгэлтэй, ямар мэдрэмжтэй байгаагаа хуваалцаж чаддаг бол энэ хүн маань ер нь бол тэгж бусдаа хамаг юм яриад байх дурггүй тийм дотгошоо байх магадлал нэлээд өндөртэй бас хүмүүс харагдаж байна. Тэгэхээр сахиусууд чин өвд дэцүүд чин чамааг үүндээ анхаараарай, бүх зүйл дээр те балансын тэнцвэрийг бариарай гэж хүсэж байна. Бас чиний өмнөөс одоо өөрийгөө илүүтэй зүн бэлгийн тал дээр болон сүнслэг тал дээр өөрийгөө хөгжүүлж байгаад чинь мэдээж өвд дэцүүд чин чамаар бахархаж баярлж байна. Сахиусуудын дугаарыг харцгаая. Нэг 2 3 4 аз амжилт. Сахиусуудын spirit guides буюу сахиусууд чамайг хөтлөн. Progress, justice, structures, systems, process, conditioning and rules. Чи ерөөхдөө амьдралын зөв зам дээр right зөв зам зөв тал дээр явж байна гэсэн. Someone from the other side has you back and encourage you try to best. Зарим нэгэн хүмүүс чиний нөгөө талд чиний арыг хариуц чамд илүү ирч хүч encourage би чамааг илүү зоригжуулж байна гэж зоригжуулж байгаа болохоор чи бол амжилтанд хүрнэ. Тийм болохоор өөрийн чамааг хүрээлж байгаа хүмүүсүүдийг сайн анхаар юу хүсэж байгаагаа ойлгомжтой яар. Бүх зүйл be sure that everything will fall to pieces. Бүх зүйл юу гэдэлээ? Be sure that everything will fall to pieces гэж юм заад нэг ч юу гэдэлээ. За ерөөдөө тийм ээ. Түрүүн миний хэлснээр бол те сахиусууд маань чамд эр зориг хүч чадлыг өгж байгаа болохоор чин олон хүний өөдөөс ганцаархнаас нь тэмцэх хүч чадлыг өвд эцэс нь чамд өгж байна гэж хэлсэн. Үүнтэй адил маань сахиусуудын зөвлөгөө бас юун дээр гарч ирж байна л да. Someone from the other side буюу зарим нэг хүмүүс өөр тал, ертөнцийн нөгөө талд байгаа хүмүүс чиний has your back. Одоо чиний арт талыг хариуцаж чамд эр зориг хүч чадлыг өгж байгаа болохоор чи амжилттай байх болно. Бас чамд анхааруулж чамааг эргэн тойрон хүрээлж байгаа хүмүүсүүдийг сайн анхаар, юу хүсэж байгаагаа сайн clear communicate буюу ойлгомжтой ярьж байгаарэ гэж хэлсэн мэ. Тэгээ чиний Азийн тоо бол 1 2 3 4 бас байх болно. 1 2 3 4-ийн тоон дээр анхаар 12 цаг 34 минут ч үт юм уу. 12 сарын 3-ны өдөр 4 цаг юу ч байж болно. Энэхүү цаг тоон дээр тодорхой хэмжээгээр ач холбогдол өгөөрэй гэж хүсье. Миний яг хэлсэнтэй бол angelic number буюу сахиусуудын дугаар маань түрүүн одоо энэ дээр баталж өгч хэлж байна л да тийм. Чиний арт талыг хариуцдаг хүмүүс байдгаа. Гэхдээ нөгөө талд, ертөнцийн нөгөө талд би түрүү юу гэж хэллээ? Чамд ганцаараа 10 хүний өдөөс чамаагүй сөрөх хүч байдгаа. Тэр нь чи бас ганцаараа биш чиний арыг хариуцдаг. Чиний сахиусууд өвд эцүүд чинь байдаг болохоороо гэж хэлсэн. Сахиусууд маань бас өмнө дээр дахиж миний үгийг баталж гаргаж ирж хэллээ. За тийм байна. Зүн бэлэг хөгжүүлнэ гэдэг нь бас сайхан зүйл юм, агуу зүйл юм аа. За тэгэхээр өнөөдрийн ингээд өвд эцүүдийн мессеж гэдэг таарад уншлага маань өвгээр өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. За та бүхэндээ амжилт хүсье.